Эрдэмтэн зохиолч Жамингийн гал буурал аавын асуулт тууж. 1-р бүлэг. Уулс амьд юм гэж үү? Элээсэн насныхаа хэрээр олж авсан яндашгүй их мэдлэг нь заримдаа эгэл сүсэгтний хоосон бишрэлтэй хутгалдан сэтгэл оюун нь зөрчил автдаг байсан баха хөөрхий. Гэлээч хожим эргэн санваас тэрээр алс бөглөө нутагт насыг илээсэн эгэл Монгол өвгөний үеэ эзэлсэн тод томруун дүр байсан байна. Сэтгэлд минь ямаан буурал сахалтай бөхтөр дүү өвгөн хөгшин цагаан морь дөрвөн нүдэт улаан халтар нохой өчигдрийн мэт тод байхатал он цаг олон үлэрснийг тэгэхэд хамгийн гинэн томоогүй жалаагсан би өвгөрөх тишээн хэдийнэ хэлбийсэн байгаа маань хилээд өгч байна. Одоо тэр үеийнхтэй төстэй юм гэвэл алтай буурал улсал байх шив. Хүний амьдрал ахуй сэтгэл санаа бүх юм шал өөр болжээ. Нээрэж түүхийн цоошин үеэс балчир нас руугаан эргэн харахад ямар хөхтэй юм бэ. Ханиалгаж хахад цацаар нэг хүн манайд ороод ирэхийг хараахан унтаагүй байсан би мэдэж хэн болохыг тааж ядан сэрвэлзэн хэвтлээ. Аав шүтэн зузуурж хоймрын авдар дээрх дэн асаангаан хөггүй чинь өндөр ахуда гэж итгэлгүйхэн дугарлаа. Тэгэлгүй яах вэ хөөхөд минь. Энэ мө морь урагшаан гიშгэж өгөхгүй бүр зовоочглоо. За тэгээд дор бүрнээ сайн бидтэй гэж хэлээд тэр хүн миний хөлийн тушаа суулаа. Ээж яаран босож сайл малд тухтаг хуучин тэрэлгэн эгэлдэрглээд шуугар малгаагаан тавьж ирсэн хүнтэй залгов. Аав мөн л хувцлаад ирсэн хүнтэй очиж золгон их л хүндэтгэлтэйгээр амар мэндийг нь мэдж орны ширдэг доороос тэр бүр гаргадаггүй хаш хөөргөн аван тамхиллаа. За ингээд хүм малгүй минь амар байгаагаас хойш болж байгаа нь тэрдээ. Нутаг колоос нэмэл санаа зовхоос цаашгүй юм. Тэгээд нэг зориод гаргахлаар би явж байна. Бээжин сууж байна гихчээр хүрээдлэрлээ дээ. Муусан хүүхдүүд чинь овоо болж байгаа биз дээ. Тэ нөгөө хин яагав хамгийн том ч харагдахгүй байна уу да. Ингиж өөр юмсыг ярихыг үзвээс манай садан болох нь яалтгүй илэрхий аж. Нохой зуух болов гэсэн алд сангүй. Гэхдээ энэ гадаах чинь нөгөө миний тижээсэн гүлэг мөн үү? Гэхдээ нохой бас ухаантай амтэн шүү. Янз нь таних байх шиг байна гэж хөөрхий. Гэж тэр хүн хэрчгэнсэн бүх тоолоогоор ярих нь их л сэтгэл хөдөлсөн байдалтай. Ээж яаран цай чанаж аав нөгөө хүн хоёр нутаг усны амтан ах дүүс ногоо цагааны тухай яриад илгэхийг үзвээс тэрээр бас ягч үгүй холоос ирсэн байж таармаар санагдана. Зуны цаг болоод хүүхэд бид цагаан иддэг голлохтул махсах гэж жигтэйхэн байдаг байв. Тэр хүний хүндтэй мэдтэй байдлыг хараад би лавл хон гарганда химэн олзуурхан бодож байв. Сандуу гэдэг ойр сахалтын айлд хураг нийлүүлээд тэднийхний чансан янгрын махыг удаан хүлээж байж жаал зугаа юм олж идсэн бололтой аха сүрхий орж ирээд өнөөх хүнийг харж зог туслаа. Тэрээр үл таних гичинтэй санаандгүй тулгарчихсандаа ичингүэрч сайртай хөлөө харан гим хийсэн аятай үүдэн тус зогсоход аав золгооч бэлэхтэй гэж тушаангүй хэлээд инээлээ. Задгай тулганд түлсэн аргалын гал дингийн гэрэлтэй нийлээд гэр тоторхыг овоо гэрэлтүүлж орчин тойронд ямар нэг баяр хөөртэй амьсгал түгээх шиг болно. Аха доошо харсаар очиж түүнтэй золгоход өвгөн түүний хазар дээр үнсэж толгойг нийлэн бэлэгтэж том өрөө болжээ. Чихэн дэлтийгээд л яг л аав шүү. За тэгээд ажил малд хэрвдээ хүмүн гэлээ. Миний хүүч малын эзэн болсон шүү. Харин унаанд баахан ширүүн болж магадгүй дамшиг байгаа юм да гэж аав түнд багархах мэт хэллээ. Танай хідэж уулна номхон удамтай да. Одоо хэвээрэл биз дээ гэж тэрээр асуугаад ээжийн хийж барьсан модон тагшиг авлаа. Нөгөө хоёр номхон хээр гүүний чинь нэг нь өвлийн цасанд ганг руу шаагаад өгчихсэн байна лээ. Мордын аль овоогийн пронтод өгөөд одоо муу хөгшин цагаан сарт тэр хоёр л үлдэх шивдээ. Тэр дайн байлдаан дуусахгүй бол энэ хоёр ч гэсэн явах л байлгүй дээ. Харин багчуулан ч номхон юм аа. Муусан хүүхдүүд ноолоход амар юм гэд аав аяг цай авч хингэн зандан тавганд хийсэн хэдийг намхан ширэн дээр тавьж өглөө. За болж дээ.
номхон л байсан дээр. Энэ уул хаданд хөл чангатай номхон унаанаас өөр юм хаа байх вэ? Гэж өвгөн их л олзуурхангүй бөгөөд сургамжтай хэллээ. Миний хүү мах хошгол. Нөгөө улаан гişтэй хутгач нь хаа байлаа? Гэсэрэж орны хөндөй доороос мухар гуй гарган ирээд үнэртэж бас л хуучрахын зорчихжээ гэлээ. Гэ хоолгоошсоод яах вэ хүүхэд минь? Харин гадаах муугийн чинь одоо уяад хончихдгийн билүү дээ. Мэчид дээр гарсан байдаг шүү. Химээх нөгөө хөвгний хэлэхэд аав түүний морийг янзлах бололтой гарлаа. Аха авдран доогуураас сутга хаах гэж явж миний хөл дээр гიშгэж орхиод намайг ёолоход чи унтахгүй байгаа юм уу? Үгэнд дурт минь. Цаашаа хөвтөрөө. Чи урьдчин намайг шахаад өнгөрүүлчихсэн байна лээ шүү. Худлаа хэл. Би чамайг шахсан юм уу? Гэж намайг мөчөөрөхөд ээж. Тэгээд хэрэлдээд бай та нар. Гэж зандарвас би таг боллоо. Цай шоржиг нүүлэн байж унгаа нөгөө хүн усж харигаад л. Энэ голч мөн сайхан шүү. Одоо хэрүүд гарвал цэцэг ногоо яасан их дэлгэрээ бол. Урд лам нарыг байхад эмийн цэцэг төөж өгөөд тэр мухруудад ихэд хоноход ухаан санаа сэргэх шиг болдог байлаа. Хавраас эхлээд би жаахан муу байсан. Хүргнийг аймаг руу нүүчглээ. Ганцхаар толгой цариг дордоод ирэхлээр нутгаал санах юм. Энд ясаа тавих учиртай юм байх гэж бодоод муу овоохоогоо нөгөө л хамсрын самганд мориноос өгч унаад наашаа гарлаа да. Бодоод байсан чинь та хэдтэйгээ бужигнаад л байвал нүд антал алдсамааргүй санагдаад. Гэгчлэн ээжэд тэр хүн ирсэн учраа хүүрнэн байгааг чагнахад нүдний анилдаа гарч нойр сэргэж ирлээ. Үгүй тэгэлгүй яах вэ? Та тэгээд бүр ирж байгаа юм уу? Цэдэнгийнхийг нөөсөн гэж дуулаад би нөхрийг очиж уулзаад ирэхгүй юу гэж хэлээд л байсан юм. Тунч нэг заванд болж өгөхгүй байсаар байтал харин та ашгүй ирдэг байна шүү. Энэ ер нь ямар очиртай юм бол. Тэгээд бүр ирэн гэдэг чинь манай хүн болно гэсэн үг байх нь. Их л холоос ирж байгаа хүн юм а та. Гэвчлэн би бодож хэвттэл аав гаднаас орж ирээд миний нүүр рүү тонгой харснаа. Энэ донхор банд чинь унтаагүй байгаа мó? Унтхоо. Саваагүй гэдэг нь. Гээд толгой гэлж донхор минь босоод өндөр ахтайгаа золгочих. Тэг миний хүү сайн хүү шүү гэж аргадав. Би зүр дээдэл нүцгэн босоод өвгний дэргэд зогслоо. Магнадаа урт үрчлээд ямаан буурал сахал нь ирүүнээсээ доош сөрмийн үндсэн энэ нүүр надад огт танил биш санагдана. Өвгөн надтай гар зөрүүлж цагаалаад толгойг минь өөр рүүгээ татж өнөрлөв. Тэгээд нүдэ анивчин байж хараад том эр болжээ. Хөрдий харвал сайнлан болмор толгойтой хүү дээ. Нөгөөх сургууль танхимд орох ойртож дээ гэлээ. Би галын дэргэд зогсоод өөрийгөө сайн лам болмоор толгойтой гэсэнд урамшин их л дойдгор байдалтай ах руугаа харлаа. Ах мах хөшөглөнгөө нусаа татан байж намайг моодгор байгааг мэдсэн харцаар хараад аава миний толгой ямар байна гэж асуулаа. Ишүү мөн ирхнэ чи хүүгээ харав гэд аав ээж рүү харж тажигнтал чанга нээснэ. Айлын ууган хүүгийн толгой том байлгүй яах вэ? Миний хүүг сургуульд өгсөн бол даанч малын зах эргүүлж чадах болж яваа. Ганц хүүгийн сургуульд өгчихлөөр ээжав хоёр нь хэцүүд нь тийм биз дээ. Миний банд эрэх зам бичиг үсгийн бүлгэмд өгнөө хүүгээ. Миний хүүч тун чамбай хүндээ гэлээ. Ах магтаал дурамшин толгой дохиод малитэл инeen над руу харлаа. Намайг том толгойтой болохоор өхөөрдөж байгаа хөчилж байгаагийн аль алинд нь донхор гэдэг байсан тул би том толгойтой юм чин сурахтаа л сурна. Ахаас заавал илүү сайн сурна гэж бодож байлаа. Өвгөн баруун талд тавьсан шуудаатай юман авч тэр дайлангийн оронд шуудааны хоёр буланд юмаа хийж дундуур нь таслаад ганцгалсан байв. Задалж ихэлсэн нь ах бид хоёрын сонирхлыг гжигдэв. Тэндээс юу гарах бол хэмээн бүлтийтэл ширтцгээж байлаа. Тэр хуучин улаан алчуурт боосон модон тагш гаргаж задлаад дотрыг нь гараараа арчиж тулганы дээхэн тавилаа. Түүний ирмэг нэгэхэн газар эмтэрсэн тул зэсээр таглаж амтсан байлаа. Дараа нь хуучин хүрэн цамбан хүрэм тэр дотроос булан цай гаргаж ирээд ээжэд өгч. За амгалан минь. Наадхынхаа нэг зүсмийг нь аваарай. Талыг нь нөгөө мөн оржин эмгэнд өгье. Та хоёр дуулдсангүй.
Тинхэн ямар байдаг вэ? Гэхэд ээж цайг авуут үнэрлэж сайн өвчин хуучин бахтай гялалзуур хүн шүү дээ зайлвал. Гэлээ гэж. Хариуг уур дуу гаргах юмгүй л болох гэж байсан юм. Энийг чинь Мегман Санжаа цайны орон дуудаг ургамлын нэр. Энэ тэртээ холж бүлээдэл их хүн шүү дээ гэлээ. Цайгүй бол том хүн өгтөг баха. Бидэн шиг хэрэв мууж болдоггүй юм болоо да гэж би сэтгсээр өвгний гарыг дагуулan харж байлаа. Шуудааны мухар хэсэгт төдийл сони юм байсангүй. Муусан хувцас сунархан гарлаа. Эцэст нь жижиг шинхэн даавны тасархайд боосон юм гаргаад задлав. Би шүлсээ сэмхэн залгаад түүнийг ширтэж байлаа. Үнэхээр ч алдсангүй. Хэдийн ширхэг Орос яатан гарч ирлээ. Цас шиг цагаан, хачин хөөхөн дөрвөлжин хэлбэртэй тэр амттнаас надад нэгийг, ахад нэгийг өгөв. Зааман башила да миний хөө гэж аав намайг өхөрдөн харлаа. Яатангоос хачин таатай үнэр гарч байв. Би түүний булангаас амтлах төдийх мэрж үзв. Үнэхээр гайхалтай сайхан байв. Ах яатангоо шууд өмхөж нэг завжнаасаа нөгөө завжиндаа гүйлхэн хүлхээд шүлсэн амтархан сорж залгина. Би түүн шиг идчих хорхой хичнээн оволцож байлаач хараахан тэгж зүрхэлсэнгүй. Гиндүү сайхан амттай тэр зүйлийг нэг мөсөн идчих нь даанч хайран санагдана. Дараа нь өвгөн хөөргөний саван дотроосоо гуйлан дэл тавьсан гаасны толгой гаргаж аавд өгөөд чамд өгөө гэж очир дарахнаар хэлгсэн юм. Цаанаа л нэг өөр байгаа биз гэлээ. Аав түүнийг тун ихээр шохоорхон үзэж. Яра алгаа. Манай энд бол даагны үн хүрхийд байна гэлээ. Дараа нь өвгөнд чансан мах гарган өгөхөд тэр шөвий жилэгдсэн хутгаан модон хуйнаас гаргаж жижигхэн өөх огтлон галд өргөөд ах бит хоёрт мах огтлон хишиглэв. Ээж шөлтөө хоолнд гурил өмшлөн хийхэд түүнээс бидний тэр бүр авдаггүй хоолны өөр өмц таатай үнэр ханхалж байв. Би хоол болтол нойрондоо дийлдэжгүй тулд нүдээ байн нухаж зогслоо. Атгсан яотон гарт наалдж эхлэхэд түүнийг хайлаад алга болчихож магад гэж айгаад бурхны өмнө байдаг мөнх зүлийн хоосон цогсонд хийв. Би чихрээ энд хийлээ шүү. Битгий идчихээрээ гэж ахад санаалав. Тэрээр би хизээ чиний имийг хулгайж байлаа гэж хэгжүүхэн сануулсан боловч зүлийн цогц руу шун хайхан харлаа. Айлын том хүү дүүнэрийнхаа юмыг яалаа гэж итгэвдэ. Тийм ээ гэж аав ахаас лавлан асуув. Лавгаахын бадамчин дандаа л дүүнэрийнхаа юмыг хуурч иддэг юм билээ. Тийм ээ далай гэж ах надад хандан хэллээ. Би тийм ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй. Тогоотой хол руу өнгийн зогссоор байв. Өндөр ах гэж яриад байгаа тэр хөвгөн махыг жижиг огтлон шүдгүү амаараа зажилах нь туйлын зугаатай санагдсан тул би түүнийг хараад л инээдэн барьж ядан хилээ хазлан зогсож үлээ. Гэтэл ах тэр байдлыг хэдийн ажиглаж орхиод далайг хараа хүний ам руу орчих гэдэл гэж хов мэдүүлтэл ээж галын шилэврэн далайж хунт хөөгшин хүний ам руу орчих гэж загнав. Миний шээ сүрээд байна гэж зал зохиогоод би год усран гарлаа. Гадаа тас харанхуй байлаа. Однууд улам ойрхон, улам тод болчихсон мэт санагдана. Голын хөндий уруудан сэрвтер таатай салхи сэнгэнэ. Усны дуу тайван бөгөөд хөгжилтэй харгаатан сонсогдно. Хоттойхон зулсан ноос шиг хавтгай цагаавтар юм харагдана. Манай сайхалт хотын ноход учир зүггүй боргон хуцах нь харанхуйгаас айхан миний сэтгэлд хань болох шиг санагдана. Би гэрээс холгүй хэсэг зогсож байгаад буцаж орлоо. Тэгээд шөлтөө хоолоос жаахан олж идээд унтлаа. Ээжав хоёр нөгөө хөвгөнтэй дүнгэр ярих нь бүр түр сонсцоор нэг мэдхнээ таг унтсан байлаа. Бид баахан хүүхдүүд жижиг шээзгийн үрээд л аргал түүж явах юм. Би биенээсээ өрсөн олигтой аргал олж ээж авдаа магтуулах санаатай гүйлдэж явтал нэг хэсэг газрын чулуу тэр аяараа цав цагаан байх юм. Би зогсоод сайн ажиглавал арай ч чулуу биш хэсэг санагдана. Шээзгийг нь буулгаж тавиад түүнийг сайн үзвэл ёотон байхаж амсаад үдсэн чинь жигтэйхэн сайхан. Би ойр орчимд хүүхэд байна уугүй юу гэж сайн хараад тэрнээс яран идэж гарлаа. Идээд ч бар харга байхгүй их юм. Тэгэхээр шээзгийтэй аргалан асгаад оронд нөгөөхөөс томоос нь шилээд хийлээ. Шээзгийч дорхноо дүрж харин би идээд цадахгүй байлаа. Манай том
Гуйлан данхан чинээ нэг йотон байхаар нь түүнийг авах гэсэн чинь харин ургаатай байх юм. Йотон ч газраас ургадаг юм бэ шүү дээ. Далайн хөөсөр хийдэг гэж сонссон маань худлаа болох нь гэж би сэтгэв. Тэгээд ойртож ирж байгаа хүүхдүүдийг дуудлаа. Тэгтэл сэрээд Диваажингийн оронд очисон мэт байсан маань шаал дэмий санагдав. Би нөгөө зулын цогцонд хийсэн ятангоо санаад нүд аниатай хэвээрээ тэмтэрч үзлээ. Энэ тарих чинь зүүдэлж байна гэж гэх ээжийн дуу гарахаар нүдэ нээвэл ээж босчхоод цай удалж байлаа. Би ятангоо үзсэн юм аа гэж хэлвэл өө тийм л дээ. Шш миний хүү түүндээ санаар хадал байж шүү дээ гэж хэллээ. Миний нойр даанч их хурж байсан учраас би дахин хөвтөөд унтчихав. Миний хүү босоорой. Ишиг хургаан туугаад урд мараа өөд гаргачих. Амтны хүүхэд аль хэдийнэ л босоод ажил төрөлгээд явхад чийл гэж үүд болтол унтаж өхрийн дуугаар сэрж байдаг. Тийм үү эр хүнээ гэлээ. Би босоод нүцгэн гүйж гарвал гадаа нар халчихсан байв. Манай хідэн үнэ гол өгсөөд эргэж мөөрөлцөөр яарамгүй цувна. Аав юмд явах бололтой ах морийг нь ойртуулад ирж байлаа. Гэрийн ард манай айлын Дэмбэрл гэдэг хэлгүй залуу томоо халзан хон өвчөж сууна. Миний өмчний хонноос алаад орхиогүй байгаа гэж бодоод би очиж харлаа. Тэр хүн намайг тархан туранхайг нь сонирхож явна гэж сансан бололтой өрний нүхээр цухуйсан сэмж өвчүүний өөхийг зааж хятансан дуугаар ямар нэг юм хэлж инээлээ. Саахад тавьдаггүй хитэн хин цураг ашгийн хөгнөөс нь мултлан айлын хүүхэдтэй хамт сайр гаталхан мараа ууд гаргав. Тэрхүү насаар чацуу боловч надаас би жижигтэй туранхай чөргөр биетэй билээ. Урчин манад өндөр ах ирсэн. Бүр шүү. Манай хүн болох юм гэж үеийн жаалда өөрийн балчир оюунд буусан зүйлсийг тоомлож байгаад л гойдоггүй залж явлаа. Мань хүн тунч их гайхаж нэрээ юу? Бүр танай хүн болох юм уу? Аймгийн тэрэндээс ирсэн юм уу? гэж нэрээ надаас шалгаав. Бид хоёр голын сайрын булч чулуу дамжин ишиг адил дүүлэх хоорондоо чанга гихч нь ярилцаж яв. Тэгэхгүй бол усны харгаанд яраамын дуулдахгүй байсан хэрэг. Аймаг гэдгийг бид дуулсан боловч чухам хаана юу байдгийг мэдэхгүй болохоор тийм баха бүр холоос ирсэн. Тэгээд морин эцчгээд шүн болгосон юм байна л да гэж ярив. Их хууртай өгшин бол чамайг зодон доо гэж тэр санаалав. Нэр амар зэ үзүүлэхгүй амтэн биш байгаа да гэж би бодсон боловч яалаа гэжтэй. Манай аавын садан байхгүй юу гэлээ. Найз хөө чи тэгээд 2-3 хөгшин аавтай болж байгаа мó гэж асуухтаа залирхаг хурц нүдэрээ намайг цоргин харж байв. Буурал аавч биш л дээ. Тэгтээ их ойрхон садан. Тэгээд л хонь алж байхгүй юу гэвэл хонь гаргаж байгаа юм уу? Гизийг нь хизээ чанах бол гэж тэр надаас хамаг имийг мэддэг хүн айтай л авлав. Үхрийнхээс үг хөөрүүлчгээд л тоогоогоо нэрээд дараа нь чанахгүй юу? Илүү гэртэж чанаж маадгүй. Харин чи тоогоо нэрх ус зөөлцөн шүү дээ найзаа гэвэл. Тэгээ. Харин чи заавал манад гид сүргэж ирээрээ. Тэгвэл ээж чамд гэд нэг сүрхийн юм амалмаар болсноо болж өчигдрийн хольсон бор тосноос байгаа шүү гэд нүдэ ирмлээ. Бор тосоор жаах юм гэж би татгалзав. Тэгсээ нөгөө ёотнаас санаж өндөр ахын өгсөн ёот надад байгаа. Түүнийг очиж идлээ гэд гэрийн зүг ухс хийв. Чи надад амсуулах уу гэж царайчлангүй хашгирсаар тэр миний араас мөн хурд мэдэн дэгдлээ. Өндөр ах бид хоёрын танилцалд түүний ирсний маргааш үдээс хоошхон эхэлсэн юм. Үдийн хон саасны дараа тэрээр уул толгой дээр гарч хямран сэргэмээр байна. Номхон юм унаад хоньны цаагвар явдаг юм билүү гэж ээжэд хэллээ. Яах нүвдэ та? Өнөөдөртөө амарсан дээр ирүүтэл хон дагаад унах гэж хэмээн ээж татгалзлаа. Гэхдээ энэ зовлогыг юунд нь хайрлах вэ? Амар байх тусмаа цаашаа очдөг юм. Нутагтаа ирсэн хүн байна да эн чинь гэж тэр хэллээ. Ээж түүний үгийг дагах бололтой. Нөгөө мө цагаан морь доод бургасан дотор зогсож байгаа. Миний хөө ойртуулаад ир гэж хэлв. Би баруун талд хөхөрийн цахан дүлгөөтэй байдаг ногтноос нэгийг шүүрч аваад дуртай наргагүй год усран гарлаа. Халууны хонь хорж бөөгнөрсөөр ширэгт хөндөй гэдэг амууд нилээд өгсөн хойно өндөр ах хөгшин цагаан морин дээр тун доожо муутай бөхцийн суугаад түүний араас гэлдрүүлв. Хөгшин цагаан морь болоо буруу зөвөө мэдгүй тун номхон амтан байж үлээ.
Ах бид хоёр түүнийг хээрээс барьж аваад л хүзүүгээр нь юугаарч хамаагүй оосорлон ундаг байсан юм. Түүнийг ташуу өксөр замаар эмээл дээрэн үцээсхийн гэлдрүүлж явахт нь би араас нь даагмаар санагдлаа. Ээж тэхэлхүү байх уу гэж баахан эргэлзэж бодож байснаа. Хэлвэл лав явуулахгүй байх гэж санаад шууд явхаар шийдэв. Өндөр ахын араас манай асар нэрт улаан халтар нохой дагаж яваа харагдав. Тэр бас явчгүй тарвагч нохой байсан тул би түүгээр тарваг бариулах гэж их хорхоосдог боловч тэр бүр санснаар болдоггүй байж билээ. Ийм санаа төрөхтэйгөө зэрэг муу тэрлэгийн шүүрч аваад л 50 үртэн аруулаас хэдийг өвөртлөн өвгний араас ухс хийлээ. Түүний цагаан мориноос би зөөрлөшгүй хурдан байсан бололтой. Цагаан морь зориуд зогсон хомоол унгаж замын хажуугийн ногооноос хаяа хазлан үе амарсаар гэлдрэх хагаад өвгөн бүх эрх мэдлээ түүнд өгч жолоогоо сул тавин эмээлэхийн урд бүүргэнд хадагдсан айтай бүхийж явна. Би түүнийг дэнж дээр гарсан хойно гүйцэж очив. Тэгээд буурлаа гэж хашгирвал тэр цочихтон давхийн эргэж харлаа. Түүнийг ийм хэлж амжихаас өмнө би тантай хонь хариулах гэж явна гэж хэллээ. Тэр намайг харж настай хүний элбэрэл төгс сайхан инээдэр инээгээд ээж чинь яв гэсэн юм уу гэв. Би өөрөө л явж байхгүй юу? Химэн хинээр ч би мэдүүлдэггүй. Их хүн аятай хэлвэл тэр том чулууны ёроолд цагаан морион зогсоогоод зайл сундал зоргоорон авирлаа гэж ээж чинь чамайг загна да гэлээ. Би чулуун дээр үсрэн гарч сундлав. Цагаан морь ёолохад л нэг удаа хүн дээр амьсгалаад дуртай дургүй хөдлөв. Асар бид хоёрыг хав явж бүтэхгүй амьтад байна гэж бодсон бололтой хоньны түрүүнд ороод довгүйгээр гитэж тарууга барих санаатай газартай наалдах шахан навтганаж явна. Би өвгний бэлхүүрсээр тэрч явхад түүний нуруунаас хөлсний таатайч гих аргагүй мөртлөө нэг их муухай биш үнэр ханхаллаа. Би түүний тухай тун олныг мэдмээр санагдсан боловч чухам яраахан яаж эхлэхээ мэдэхгүй дуугүй л явлаа. Сум хүүгийн чин дайхийг ноднон авлав гэж өвгөн надаас гинт асуув. Сум хүү бол миний дараагийн дүү юм. Тэглүү яалаа гэж би жаахан эргэлзээд тийм ээ нодон байх гэж итгэл муутайхан хариулав. Зөнөж байгаа юм бах та. Би ч таг мартаж шүү дээ. Нэг хонь барих юм байна. Хэдэн богоон айл дээр тавьчихад ирсэн шүү дээ гэж тэрээр хэллээ. Цагаан морь хаяа нэг зогсож хүн дээр амсгаадан түр амар хайдаад дахин гэлдэрнэ. Баруун талын дэлэлсэн хөх уулнаас бууж ирсэн хонгол хадны зах даган зам алгуур өксөр болж байлаа. Тэр шар хөтлийн доод шовон дээр гараад л эргэе. Урдын цагт тэр овоог тагтаг байсан юм шүү дээ гэж өвгөн хэллээ. Та тэгэд яах гэж байгаа юм? Гэж түүнийг чухам ямар учиртай тэр овоотой шовон дээр гарах ёстойг мэдэх санаатай асуулаа. Нутаг усандаа ирсэн хүн байна. Уул овоон дээр гарч хиймран сэргээх гэсэн юм аа. Гэж тэр тун их бодол болох янзтай өгүүлв. Хиймэр гэж хэлхийг би үүнээс өмнө тун олон сонссон боловч чухам энэ юуны тухай яриа болохыг тэр бүр тодорхой төсөөлж чаддаггүй байлаа. Гинт энэ удаа түүний толгойд нэг шинэ бодол орж ирлээ. Лав морьтой холбоотой юм бэр. Өндөр дээр гарахлаар морь сайн болдог байх. Тэгээд л хөгшин цагааныг арай хурдан явдаг болох гэж шийдчихлээ. Химэн сэтгээд тэр байтугай наадах чинь хөхөндрийн ороо дээр гарсан байхгүй юу? Тэглээж гисэн хашин хിവэрэл байдаг юм гэвэл юугаа яриад байгаа хөөхтвэ чи чинь. Тэрээр гайхан асууснаа сая л миний хэлсний учрыг олов бололтой түн их хөгжин инээж ястай л нэг хүүхдэн гаргаж байна да чи. Хиймэр гэдэг чинь шаал өөр юм байхгүй юу? Хиймэр лундаа гэж юм бүхэнд байдаг. Чи даанч балчир болоод үүний учрыг олохгүй л дээ. Хиймэр саятай яваа цагт уйлс бүхэн сайн бүтэн. Ол зомог ихтэй байна. Өвчин зовлон тусахгүй гэлээ. Надад бас хиймэр байгаа юу? Гэж би гайхан асуулаа. Тэр муу хөмөн гөлмөө дажигнуулан хөгшин цагаан морион давираад байлгүй яах вэ? Тэгэхдээ хүүхэд багчуудын хиймэр хөвтөх гэж байхгүй. Нас утлууд ирэхлээр юм бүхэн болоод өгч байгаа юм гэж тэрээр тайлбарлав. Таних тийм их муудс юм уу? Хэмээн намайг асуухад тэрээр гунигтай наргагүй санаа алдаж бөгшин ханиаснаа миний хөө.
За ер нь арга нь олдвол сэргээхэд гэмгүй л байх. Та урдын цагт бол хиймрийн сан ман тавиулна гихсэн гэж итгэл муутайхан гэллээ. Урдын цагт юм бүхэн сайхан байж тээ. Одоо их муудсан юм байх гэж би сэтгэв. Хонь жалгын хоёр талыг бүрхэн нэг их явах шинжгүй тогтоон өгсөж байлаа. Тарваг нохоо хараад шуугилдан үзээгүй юм үдсэн мэт загинцгаана. Тарваг мөн л хүн шиг янз янзын дуу гаргаж байх нь миний сонирхлыг төрүүлв. Зарим нь шахуу, нарийн зарим нь хөндөй, боргил, зарим нь явчуу, давчуу сонсогдно. Би сайртай бяцхан гараараа цагаан морины хондлоо руу алгадаад "Чү" гэж давирав. Би аминдаа тэр өндөр дээр гарч өвгний хэмэргээж тэр үл үзэгдэх чанар нь хэрхэн сэрхийг үзэх гэж яарсан бэлээ. Нар баруун хойд руу нэлээд тонгоож хад байцын сүүдэр ихээ сунсан үед бид арай хийж тэр овоотой шуван дээр гарч очлоо. Тэнд сэрүүн салхи сэнгэнэж сэтгэл сэргэм аятайхан бол хагаад эргэн тойрны газар орчлон тэлэгдэн алган дээр байгаа мэт тод харагдана. Оройдон нуурж тарах ойрцсон бараа сүр муутай чулуун овоо байлаа. Түүний дэргэд өндөр аха буугаад муу хөгшин цагаан морион өвстэй бяцхан хонхорд сул тавьж өвдөг сөхрөн овооны дэргэд сууж тэнгэр харан нүдэн анаад ямар нэгэн юм өглөн уншив. Маань уншиж байна. Өглөө нь өөрөөс нь болж хонь алсан болохоор тэгж байгаа юм болов гэж саналаа. Тийхүү хідэн хором суугаад өвгөн "За миний хүү, чулуу түүгээд энэ овоог сэргээгээрэй" гэлээ. Энэ нь надад зугаатай, аятайхан ажил шиг санагдаж би яаран хөдөлж эхлэв. Намайг нурсан чулуунуудыг дээш нь тавьж шинээр чулуу авчирч байх хооронд тэрээр эргэн тойрныг харан дороо удаан эргэлдэн зогс хагаад хараа нь газар тэнгэрийн заагаар алслан талих мэт байв. Түүнийг зав чөлөөндөө харсаар би шандан ажиллаж байв. Тэрээр юр эргэн тойрондоо цагаан морь бит хоёрыг байгаа үгэг ор тас мартсан мэт бөгөөд хуучирч ганцсан хүрэн тэрмэн тэрлэгний хормой чижигнэн байхаж одоо болно доо хөөмн гэж түүний хэлтэл би хизээ язааныхаасаа илүү шаргуун юм байгаар уулын бяцхан овоог сэргэж байлаа. Тэгээд тойрч харвал хэрэндээ л таатай цэмцгэр тун аятайхан болчихсон байна. Би ажлынхаа үр дүнд анх удаа урамшин бахархах сэтгэл төрлөө. Бидний толгой дээгүүр хоёр бүргэд эргэн шин овоон дээр ямар нэг идэх юм үлдээх болов гэсэн шиг байлаа. Өндөр ах өрөөсөн өнгөгцэн цаасанд болттой жаахан нунтаг арц гаргаад хавтгай чулуун дээр нуугуулан тавьж хэд цахин асаав. Ган нь нэлэгдээд тасрах шахсан боловч ганц цохиод л асдаг галзуу сайн хиттэй юм а гэж би бодлоо. Тэрээр овоог тойруулан арц унгасган чулууга нар зүв гурвантай эргүүлээд мөн л аманда ямар нэг юм үгэлсээр байлаа. Тэндээс 13 алтай минь, ата 5 тэнгэр минь гэж хэлэх үгийг л би бусдаас арай тод сонсов. Өвгөн хөөргөнийхөө савнаас хідэн цагаан мөнгө гаргаж овооны орой дээр тавиад их л сэтгэл хансан байдлаар "За ингээд боллоо доо хөөмн" гэлээ. Би түүний юу н өөрчлөгдөөд орхиовол гэж сайн шинжин харвал энэ бүх явдлаас болж өгөнд ямар нэг өөрчлөлт гарсан гэж хэлэх аргагүй байлаа. "Өндөр аха, таны хэмэр сэргсэн үү?" гэж би түүнээс тэсэлгүй асуув. Бидний баруун дээдлаар сүглийн өнгөж байгаа хөнгөн суурах хэмээх асах хад болсон сардаг уулын ороог ширтэн өвгөн хэсэг чимээгүй болсноо намайг харж найрсаг сайхан инээгээд "Сэрг сайн, да сэргэлгүй яах вэ? Баян алтай минь бүгдийг сонссон, бүгдийг үзсэн" гэлээ. Би түүнийг тоглож байна уу хэмээн бодоод гайхан харав. Өвгний ядрангуй цайвар бор царай хэвийн байх бөгөөд тэр чухам үнэн голоосон хэлсэн гэдгийг харуут итгэмээр байлаа. "Уул чинь амьд юм уу?" гэж би түүнээс асуулаа. "Яаж вэ?" гэж тэр сургуулан асууснаа өөрийн хэлснийг сая санаа бололтой инээд алдаж "Амьд байлгүй яах вэ? Харахад амьгүй мөртлөө цаанаа амьтай юм. Юр эзэнгүй юм гэж байхгүй. Уул ус газар шороо, өв сургамал, хорхоо шавж хүртэл эзэнтэй шүү дээ. Лус гэж байдаг. Лусын хаан бүгдийг далдаас харж уурлах юмд уурлан, гай зовлон учруулж, баярлах юмд баярлаж буян гişиг хайрладаг юм шүү дээ хөөмн. Эзэнтэй болохоор л амьтай байдаг гэж үү? Манай гэрээ эзэн аав. Гэтэл гэр маань амьгүй шүү дээ. Би эргэлзэн бодсон боловч олон юм шалгааж огтд зүрхэлсэнгүй. Эргэн тойрны уулсыг би туйлын анхааралтай нэгтлэн харлаа. Уул бүхэн л өөрийнхөө хэлбэр дүрс маяг янзтай. Зарим нь ууртай догшин,
зарим нь дүлгөөн тайван, зарим нь бардам эхэмсэг, зарим нь хээнцэр ойвргон юм шиг байхаж. Бодолд уулсын тухай нэг шин зурус мэдлэг харан орж нэрэж уул амьд юм уу гэсэн санаа төрлөө. Нэрэ уул амьд гэж юу? Та тэгж боддгоо хэмээ түүнээс дахин лавлуул тэр явхаар завдан муу цоорхоо эсхий торцгоон засаж өмсөөд урд хормойгоо бүсэндээ хавчуулан морьныхон зүгалгаснаа. Зог тусч намайг ширтэн хараад цаг өөр болноо гэж. Хүүхэд хүртэл ийм хэрсүү болчих юм. Маныг багадвал том улсал итгэж байлаа. Тэгээд гэнт нэг хүнд гихчээр санаалдаад морьныхоо зүг бөхцийн алхав. Бидний гарсан шовонгийн хормой дэрлэж ирээд хоног гэрийн зүг эргэж докторов. Би хөгшин цагааныг хөтлөн хажуу замаар буухад өвгөн араас тайвуухан алхана. Далай, хүү минь морьныхоо эмээлийг харж яваарэ. Хүзүү рүү н орчихон шүү. Аль зогс гэлээ. Би эргэж эмээлээ харсан боловч зөв зүгээр. Өвгөн хурч ирээд дөрөөг эмээл дээгүүр зөрүүлэн шууж тавиад морьны бөөр нүдчихдэг юм шүү дээ. Хүнийг бөөр рүү төмрөөр нүдээд явбал ямар сайн байх вэ? Хойд нас гэж байдаг. Хүн ямар л үүлэлээ хийн түүнийгэн эргэж идэлдэг юм да гэлээ. Айл болгоны шахан малыг гаргаж өгдөг хэлхүү залуугийн болон хулхан зурм ангаахад игдэхээ альтаарлцнаа нухах дуртай өөрийнхөө хойд насыг бодоод би айдас хүрэх шиг болов. Гэвч дорхноо мартчихлаа. Учир нь хойд насны тухай аав ээж настан буурлуудын аль олон ярихыг сонсоод бүр 40 болсон нөгөө тэгвэр тэрнийгэн мэдсээр байгаа ч тэдэж гисэн бас хэлэнц болмоор юм хийж л байдгийг бодоод даан чих тоодоггүй байсан юм. Хөтлийн ёроолын хэсэг ширэг дээр бууж очиход өндөр аха цагаан морь хоёр нэгэн зэрэг янцаглах надад ажиглагдав. Зурмнууд сүүлээ годгонуулан ширэг дээгүүр хурдалж зарим нь гоцоож зогсоод хошгочно. Асар хонглын хөлөөр тарвагчлан явах боловч түүнд баригдах тарваг олдохгүй байлаа. Харин баруун талын налгар шар хунхны ихээр цааш өнгөйвөл оройн идээлгийн тарваг бариулна гэж би лавтаа итгэжэв. Жаахан байцсны дараа өндөр аха би тэр хөтөл дээр гарч таравчлаад ирээ. Та гол уруудаад гэлтэрчээд хүү гэлээ. За тэгдэ хөө минь. Шар хөтлөөс цааш нэг их битгий яваарай да. Төөрн шүү гэлээ. Би тэрэлгэн хөгшин цагааны эмээл дээр нь шидээд гот үсрэнгүй. Ойртож очиод нохоогоо дуудаж дагуулад нилээд өндөр хөтлөөд мацан гарав. Асар хилээ унжуулан амьсгацаар намайг даган алхана. Түүний сэргэлэн боровторнууд ийш тийш соргоор ширтэх ба муусан мөндөл хотолхон нүхний орой эдэлж байгаад санд минь гүн орох боловч асар тэрэн рүү тоож ухас хийхгүй явна. Хөтөл дээр гараад нохой доош навтай гитэх байдалд оров. Би бөөрөнд нь наалдан мөн навтайсаар дамтай газраар цухойлаа. Хөл рүү хурдан цагаан өргөс шивэх боловч би түүнийг тоохгүй л явлаа. Ойр орчны тарга бүгд оройн идэлгэндээ гарчээ. Хөтлийн дээд дороогоос булиа том дуутай тарганууд наг хийн залхуу таяа хошгочно. Яг миний гарч очсон гөвгөрийн цаад хонхорт 10-аад тарвага идэлэх хагаад тэдний дунд бусдаас төрүүлж хөхөрч таргалсан 2 том тарвага нэг дор бусдаас арай доох нь байлаа. Би тэр хоёрын нэгийг авч хоцрох гэж нохойныхоо уяаг чангаан ялгүй доошлоод түүний харалтаа очиж ард нь хоцроод зөөлөн туулж гэд заалаа. Асар бөксөө доор болгон хагас хөвтөд газраар гуулган овгор даван оров. Би тэсэлгүй араас нь гарч очлоо. Асар байдгаарн сунаж очиод хариугүй нөхрүүгэн ордгийн даваан дээр нэгийг шүүрэн авч ууцыг нь тасгацлаа. Тарууга байдгаараа чарлаж нохон хоншоороос сэнжлэх гэж оролдож байхад би дэрэгдэн очлоо. Тэгээд том чулуу шүүрч аваад нохойдон туслах гэж тарвагны толгоороо балбтал харин асар маань муухай гаслан эвхэрч очлоо. Гай болоход би тарвагны толгой биш нохойныхоо хоншоорыг онжээ. Тэр даруй би түрүүчийнхээс бүр том чулуу шүүрэн аваад тарвагны толгоороо балбав. Тэрээр шээсээ гоожуулан ам тавин тадганаж байсан боловч би бүр улаарч орхиод ингээд чи нохой цохол маачи хэмээн ганцаараа хашгирч толгойг нь балбсаар байлаа. Хоёр нүд нь бүлтрэн гарч толгоон эс юучгүй яарсан хойно сая санаа амарч нохоогоо харав. Тэрээр гололцон харж сүүлээ шаргонуулсаар босож миний дэргэд ирэхт нь би уучлал ирэх гэж би чамайг цохиё гэж цохоогүй.
хэмээн учирлаж хүзүү цээжийг нь маажин эрхлүүлв. Тарвагч үнэхээр сайхан тарвгайлаа. Би ч үнэхээр их баярлаж хөл газар сүрэмгүй болжээ. Тэгээд тарвганыхаа хойд 2 хөлөөс барьж бошуухан буцлаа. Дааж ядам хүнд байсан боловч цагаан морийг өндөр ахтай цуг өргөөд явсан ч болмоор их урамтай байв. Өндөр ах 2хан шар соёоноос өөр юмгүй ам ангаан гайхан шогшроод көхөө хараач хөөе. Эр хүндээ сайн тарвга байна шүү гэж магтав. Би мундаг том тарвга бариулснаа үзүүлж өнөмшүүлэх гэж зориуд түүний дэргэд тавиад зөндөө олон тарвга байна. Би цаашаа явсангүй төөрч ухах гэж айгаад гэв. Өндөр ах тарвганы баруунгийг барьж ууцыг нь илж үзээд чамгүй таргалсан улаа байна. Чи бид хоёр ч ганцганы илхэндээ. Буцах намдаа чи ч бас нохоотойгоо төрүүлээд яв. Ижил олдож юу магад гэлээ. Өндөр ах модон хуйтай шүүгэр хутгаа гарган сэнжлэх хоорондоо пэ гэд нүд мөдийг нь бүлтэд цохиод л дамтныг ингэж алах гэж бас байх уу да. Үүнээс хойш битгий тэгж байгаарэ гэлээ. Хойд насандаа үүний ялыг асар идэлэх болов би идэлэх болов гэж сэтгэн зогссоор би толгой дохин үгийг нь зөвшөөрлөө. Өндөр ах морины буруу тал руу унжуулан тарвгаан ганцглаад өөрөө мордлгүй хөтлөн алхав. Тэрээр замдаа аргал тааралдуул хормоосоор явааг үзвэл очин очитлоо тийхүү явган явах бололтой. Би жалгын хойд биений асах хонгол болсон бөөргийг хижин асрыг дагуулсаар урамтай наргагүй гүйж явлаа. Том хадны ёроол руу нүхний тошийг дайран гарч очтол өмнөөс нэг тарав ухасхийн харайснаа буцан зүхтаад хэсэг хонгол доогуур оров. Асар арай барьж чадалгүй оруулсан боловч чулууны хөндөй доогуур шурган гаслан зүтгэж гарлаа. Тарвга тун ойр байгаа бололтой. Би түүнийг гэдрэгэн татаж гаргаад харвал харанхуй нүхэн дотор тарвганы нүд голион харагдах хагаад тэрээр сандрахта дими хошгочин цааш хургахаж. Би дээрээсээ овоорсон хэсэг чулууг тойрччод харлаа. Том чулууны ёроол руу шигдэж чигжигдсэн чулуунуудыг аваад өргөтөл тарвганы хоргол нуруу гарч ирлээ. Би гараан явуулаад хойд хөл дээрээс нь атгаад авбола тэр байдгаараа цаашаа зүтгэлээ. Тиймхүү 2 гардан татсаар байгаад нилээн ойртуулж ирээд нохойгоо дуудав. Асар миний гар доогоор шурган зүтгэж түүний бөксөн биенээс зууж авлаа. Тарвга муухай чарлан толгоогоороо чулуунд захтан зүтгэх боловч 2-ын хүчинд дорхноо гарч ирлээ. Тэгвэл нохой түүний бэлхүүсээр ахиулан өмхөж шажигнтал нь хазан сэгсчв. Энэ нь түрүүчийг шиг мундаг биш боловч бас ч муугүй тарган тарвга байв. Тэгээд аандаа сэтгэл ханаж зам дээр очиод өндөр ахыг хүлээв. Тэр тун удаан явж байх шиг надад санагдлаа. Нээрийн хямран сэргсэн байна шүү. Овоон дээр өндөр ах арц унгасгаж уулыг баярлуулснаас боллоо. Уул түүний үгийг сонсоод нохойд олон тарвга бариулж байгаа хэрэг гэж би сэтгэн суулаа. Өндөр ахыг ойртон ирэхэд би бас нэг тарвга бариулсан хэмээн хашгиран чулуу тушуулж тавьснаа заалаа. Тэр хурч ирээд амсгаатан зогсож гэрийн ойрын юм гэхэд бас л муугүй тарвга байна гэж аль хүү минь энэ хутгийг аваад уруулыг нь сэнжлээд ганцганд уйчих. Би хормойтой аргалан асгалтай биштэй гэлээ. Ийхүү хөгшин цагааны ачаа жаахан нэмэгдхийг мэдсэн бололтой тэрээр санаа алдах мэт хүн дээр уйхран байв. Би түүний дэрэгд чулуун дээр зогсон ганцганы сурыг алдуулах аргагүй хүлэн зангилаад тэндээсээ ахиж эмэйл дээр гарч өвг надад цул буурыг нь өгч за ингээд харж бай. Өндөр ах нь хоньныхоо барааг харсгээд гэлдрээд очие. Харин битгий ихэд авхаарай гэлээ. Би 2 л тарвга ганцгалчихсан. Ах болон айлын хүүхэд шуухтад тун додгор амтан очлоо. Очиод хүүтэн хэрэм зүдийтлэн залглаад ээжид хандан уул чинь амьд юм бэ шүү дээ гэж итгэлтэй хэлв. Ээж хамгийн жижиг дүүг хуурайлан зүүн талд байдаг навтгар модон орон дээр сууж байснаа намайг гайхан харж юу ярьж байгаа залгүй эн чинь гэлээ. За та өндөр ахыг ирэхлээр асуугаарай гэж би хэлв. Өндөр ах чинь тэгж байна уу? Хэн мэдхэвдэ миний хөө гэж нэг их гайхсан царайгүй хэллээ. Тийм мэдвүү гэж би гоморхож хэгжүүрхсэн өнгөөр хэлв. Сүрхий юм мэдчтэй чи хэмээн ээж инээгээд миний хөөссөн байлгүй. Тэр өлгүүр дээрх төмпөнд эзний хог би идэхгүй юу? Цагаан эдэнд дургуй чам шиг хүнд олдохгүй сайхан хоолдоо
Би хүйтэн илэг зайцхан хэд зулгаагаад за өндөр ах ирээд идэг. Би тарвгаа чанах минь гэлээ. Миний хүү. Хин тэрнийг ч өвчих юм дээ. Одоо орой малд гарах цаг боллоо. Өнөө хідэн үнэ хариугүй цуваад ирэх болж байгаа. Ядаж аав чинь алаваа хутгаа аваад яваа биз. Гэгчлэн ээж үлгийтэй хүүхдээ бүүэлэн хоош үргэж займран хөхөөлөх хоорондоо хэлв. Би хуу татаад оёод өрхий. Би чадна. Муу тараа өвчиж ядах юу илээ? Гэж хэлэхдээ би өөрийгөө ганцхан өдрийн хагаст юм бүхнийг чаддаг том хүн болсон мэт бодож байлаа. Гэж ээж товчхон хэлээд хүүгээ надад өгч хөдөлгүүлээд өөрөө өндөр ахад цайчнаж эхлэв. Энэ үед гаднаас ах саахалтын төмөн гэдэг хүүхдийн хамт дуу шуу болсоор дэгдэн орж ирээд баруун хатвчин тавьсан хоёр тарвагыг харан ах "Хүүш, аав ирээ юу?" гэлээ. Намайг үл тоомсорлсонд миний уур хурч байсан боловч дуугарсангүй. Бүүэ гэж улам чанга үглээд дүүг сэгсчин хөдлөж байв. Хаяар гимээчи гэж ээж намайг зандарснаа өдөр чансан эзний үлдэгдлийг саахалтын жаалд тавьж өгөөд дүү чин чамаас л дээр юм да. Харахгүй юу? Хоёр тарвага бариулаад ирж. Миний хүү илүү гэрт аваач тавьчих. Бүрэг нь хамаг юмд орчихно гэлээ. Аах нүдэ том болгон "Нэрээ юу? Асар барьсан юм уу?" гэлээ. "Би бариулсан юм мэдүү" гэж намайг хэгжүүхэн өөрийн үүргийг бууруулахгүй санаатай хэлэхэд "Муу бас худлаа омойтож байгаа юм. Өндөр ахал бариулаа биз" гэд явган сууж хоёр тарвагыг эргүүлэн тойруулан шинжилснэ. "Нохой барихан ч барьсан юм байна. Аавыг гуйж боодог хийлгэх юмсан" гэж хорхойсон шүлсээ залгаад аваад гарлаа. Түмэн мах зажлах хоорондоо "Нэр мундаг нохой юм а. Хоёулаа нэг өдөр өглөө эртээ босоод хойд салаануудаар таравчлах уу" гэлээ. Ах гаднаас орж ирээд "Би чамтай хамт явнаа. Суваа өхөр харангаа явах юм шүү. Наад муу далай чинь дорхноо эцчдэг юм а. Далай миний дүүч нэрээ сайн тарвагнууд авчирсан байна шүү. Боодог хийлэг. Чи боодог гэдэж үзсэн үү?" гэлээ. Би түүний саналыг дотроо зөвшөөрч байсан боловч намайг омойтлоо гэж хэлснийг нь бодож хонц гүнмор санагдаад би өөрийнхөө олсон тарвагны арсыг хоршоонд өгөөд оронд нь элсэн чихэр авч тарагтаа уух юм чин гэж хэллээ. "Хоршоонд элсэн чихэр байгаа мó? Юу ч мэдэхгүй байж" гэж тэр хэлв. Ээж цай чанан юулангээ зайл гар ус бариад ир. Одоо байтал энэ муу таван хантаа тастаж өмчсгөөх нү гэд ах руу модон ховын гуйлан даг хоёр ойртуулж өгөв. Ах чамайг да гэсэн шиг над руу нэг муухай хараад гарлаа. Өндөр ах хормой дүүрэн аргал аваад тулганы дор байдаг дөрвөлж хэмээн нэрлдэг модон хайрцаг руу хийж баруун хоймроод суулаа. Өндөр ах минь аргал хормоолоод юугаа хийхэв те? Энэ хідэн хүүхэд гал алдуулчихгүй л байлгүй. За цайгаа ав гэд модон тавганд хийж тавьсан бүхэл мах өглөө. Өндөр ахаа туглан сууж модон тагшиндаан өтгөн шаргал цай аяглан авлаа. "Таны нөгөө авчирч өгсөн цайнаас чансан юм. Сайхан идээшдэг цай байна" гэж ээж ярьлаа. За болж дээ хүү минь" гэж өндөр ахаа тайвуухан хэллээ. Тэгээд аяхтай цайгаан тавьж тойнууд харан бодол болж хідэн хоромсов. Манай муу гэрийн өн тоон утаан дэгэлтэй л харалчихсан. Тортог молцоглон унжчихсан байдгийг л тэр сонирхон харж байна уу гэлтэй байв. Тэгээд хэлв. "Дайн самуу болж цаг муудах хэцүү юм да хүүхэд минь. Уух цай татах тамхи болтугай шалдахгүй. Тэр жил би хоршоонд манаа хийгээд л юу ч билээ дээ тэр ганц сар ажиллахдаа 5 цайны цалинтай хүртэл явлаа шүү дээ. Гэтэл одоо харж байна уу? Шоо цай 90 хоньны үнэтэй болчихсон. Тэгээд бас санаан зоргоор олдохгүй байж байдаг. Дүү унтчихсан учраас би хоймрын ширдэг дээр дээш харж хөвтээд сайртай хөлөө гозгнуулан сахилгагууд хоорондоо "Пөөх, ямар мундаг алба хааж явсан хүн бэ? 5 цай шүү дээ. Энэ арай дуу ягваа шиг худлаа залдаг өвгөн биш байгаа да. Ийм олон цайгаар чинь ганц хүн яах вүлээ те" хэмээн бодоод өндөр ахыг ширтэн харж байв. Ах савтай усаа цалгиулан нусаа татаж амьсгаацаар гаднаас орж ирлээ. Өндөр ах бит хоёрт өвчөөний цорооноос нэг огтлон хишиглээд "Энд чи хужуур ус тэгш сайхан нутагдаа хөөрхий. Мал гайгүй царилж байгаа юм байна" гэлээ. "Тийм шүү. Бороо бахтайч гэсэн хавар цас их орсон болоод ногоотой байгаа юм. Харин энээс хойш бороо орохгүй бол гам болж мэдэн дээ" гэж ээж ярив.
Тэр халзан бадарч чинь урд ширээн дээр хэд хэдэн давхар олбог дэвсээд хүн зараад суудаг лам байсан юм байхгүй юу? Ах энэ бүхнийг их мэдэмхээ ярих боловч түүнийг хэн нэгнээс магадгүй бурал аавын ярьж байсныг сонсцоход тэгж байна гэдгийг би гадарлаж байлаа. Аав болон суваа өхрөө харах гэж яваад цагтуулын ихээс нэг тэг шархтуулж хөөсөр байж алснаа ярав. Би асраар тарав хэрхэн бариулснаа их хөөртэй ярьлаа. Тэнгэр тун сэлмэг. Уусын дунд хэрд хүртэл сар туссан байна. Хуйлаа гадаа унтий. Би чамд хэмэр сэргээхийг ярьж өгье гэж би хасгуулаа. За яршгаа чи муугаар хин юм заалах билээ гэж үл тоомсорсон байдалтай байхад нь тэгээч дээ гэж би шаргуухан гуйлаа. Чи нөгөө яотонгоо цөмийг нь идэж орхисон уу гэж ах надаас асуулаа. Би талын нийтэд хүүхдээс нуух гэж гэрийн цавг доогуур цаасанд боогоод хийж орхисноо гинт санаад тал нь байгаа гэж шивгэнэв. Ахтаа өчгөлдөө. Тэгвэл би гэж манер хэллээ. Гадаа нуучсан яг орондоо орохдоо өгье. Худлаа хэлээгүй эз чи гээд миний хажуу тал руу нудрав. Байгаа гэж би тайвхан бөгөөд итгэлтэй хэлсэнд тэрээр аргагүй үнэмшээд надтай хамт гадаа унтахыг зөвшөөрөв. Бид хоёр тэнгэр харан хэвтгэд бүлээвтер салхи газар элбэн гэрт байгаа хүмүүсийн намуухан ярилцах сонсогдно. Би ахтаа өндөр ахтай хамт явах хооронд үтсэн дууснаа ярьж өглөө. Тэр миний тал яотон гидэж аваад ярьсныг минь дооглон баахан инээгээд дараа нь үүрэглэн ганц нэг юм хэлэхчээ болж байснаа хөрхирч гарав. Би эргэн тойрны уулын толгойг гүйлгэн харахад нээрэн л тэд амтай мэд дайвалзан хөдөлж байлаа. Алтан гадсад хагас дугуйсаар аль аль нь мөн л ам жимшиг хөндлөн тэнгэрийн уудмаар гуулган явж байх шиг санагдлаа. Гэрийн баруун урд талаас бүдгхэн цураатах чимээ гарав. Магадгүй уулс хоорондоо шөнө болохоор ярьдаг байж болох юм. Амьдал юм бол ярьж л таарна гэсэн хадуу итгэл төржүүлээ. Би уулс ам орон хөдөлж хөнгөнсөн бүдүүн дуугаар ярилцаж байхыг үзэн зүүдэлж хонов. Миний мэдэх уулсын хамгийн өндөр нь мэт санагдах борогчгүй тийм байдал бусдаасаа нэн давмгайгаад тэрээр хөнгөнсөн ер бишийн бүдүүн дуутай туйлын сүрлэг ихэмсэг байх тул лав уулсын дарган юм гэж сэтгсэн санагдах юм. Тэр өөд буу үрээд гарвал хоосон ирэх гэж байхгүй шахам түн өвөөчтэй сайн газар гэж аавын ярьж байсныг дуулсан болоод ч тэгж санагдсан байж болох л доо. Гончиг гэдэг нэг хүнийг би ганц үзсэн юм. Тэрээр багийн дарга байхдаа хаяа манайхаар ирдэг. Кирийн хүнд элбэг үзэгддэггүй ширвэ харсахал хачин бүдүүн дуу хоёр нь хүүхэд бидэнд тун сонин санагддаг байж билээ. Борогч гүйтийн шовн маань харин миний зүүдэнд явсаар гончиггүй болон хувраад дээрээс унаад дарчих гэж байгаа юм шиг ургаш хоошоо ганхан сууж байсан тэр үед би сэрлээ. Зүүд байж гэдгийг мэдмэгцээ би нүдэн анаатай чигээр ахыг тэмтрэн үзв. Хөөе, гончиггүй чи амьд уу гэж асуувал тэр хариу хэлсэнгүй. Хурц наранд нүдэ гэлбүүлэн байж харуул ах босоод явчихсан алга байлаа. Нар нилээн дээр хөөрсөн бололтой. Сарлагын үнэнүүдийг хэдийнэ саачхаад гол өгсөн тууж харагдав. Ах голын цахаас хоёр гартаа модон хувинтай ус барин асгаж судахсаар ирж явааг бодвол ээж тогоо нэрж байгаа бололтой. Буурал аав гэрээсээ сэлдэн гарч уулын толгой ширтэн хэсэг бүгцийн зогсноо. Мөн л алсын бараа харсаар яарамгүй алхлан бийзэстэг хонхор руугаа яваад орчихлоо. Өндөр ах юмд явсан болов уу, үгүй болов уу гэж санаад би яаран бослоо. Ер нь түүнтэй байхад тун чиг сонин санагдсан нь тэр биз.